Гар утас болон iPad-наас агсан түвшний стрим хийхэд шаардлагатай байдаг нэмэлт хэрэгслүүд болон анхан шатны мэдээлтгүүнийг хамтдаа олж мэдцгээе. Энэхүү иж бүрдэл нь 4 хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр компьютер. Компьютер руу дүрсээ дамжуулна. Хоёрдугаарт бидний тоглох хэрэгслүүр. Одоо iPad утас юу ч хийж болно. Гуравдугаарт вебкам, альсвал дижитал камер. Дөрөвдүгээрт эдгээр дүрсүүдийг хооронд нэгтгэх компьютер руу илгээх нэмэлт хэрэгслүүд. Эдгээр хэрэгслүүд брэндүүд дотроо Elgato бусдаасаа ялгарч тодорсон байдаг. Ихэнх стримерүүд Elgato брендийн хэрэгслүүдийг ашигладаг. Одоо энэ жишээлбэл 4K Capture X гэдэг загвар байна. 4K дамжуулах чадамжтай бүх төрлийн төхөөрөмжлөөр таарна. За Camlink. Camlink нь болохоор камертайгаа холбогдно. Камераас ирж байгаа дүрсийг компьютер руу дамжуулна. За одоо энэ хүү iPad дээр ашиглаж байгаа учраас бидний хувьд iPad нь өөр дээр нь HDMI оролт байхгүй. Тийм учраас нэмэлтээр HDMI руу C хаб ашиглана. Хабаараа дамжуулж эндээс гарч байгаа дүрсийг компьютер руугаа capture картаараа дамжуулж өгөх болно. Нэгдүгээрт бидний хамгийн гол зүйл болох дүрсээ компьютер руу өгөх ёстой. За энийг энгийн үгээр тайлбарлахад тухайн төхөөрөмж дээр гарч байгаа дүрсийг стрим хийхийн тулд компьютер руу шилжүүлэх шаардлагатай. Тэр компьютер дээр шилжүүлж авч ирж байгаа дүрс маань өөрөө нэмэлт програмын тусламжтай өөр дээрээ татаж оруулж ирэх шаардлагатай байдаг. За эдгээрийн холбоос нь яаж явдаг вэ гэхээр одоо энэ C hub дээрээс ийшээ гаралт нь ороод ирчихэж байгаа. За энэ дээр HDMI оролт нь ороод ирнэ. Hub-н дээр. Hub-наас гарч байгаа нөгөө үзүүр нь capture card руу ирнэ. За тэгэхээр энэ хүү capture card маань тухайн iPad-наас гарсан дүрсийг өөр дээрээ хуулж аваад компьютер руу илгээж ийн гэсэн үг энгийн үгээр. За энэ дээрээс ирж байгаа голдон залгагдсан байгаа C port байна. HDMI out гэдэг байна. Out нь болохоор нэмэлтээр 2 дэлгэц рүү дүрс өгөх юм уу, дүрсээ шилжүүлэхэд ашиглана. C-гээс болохоор USB-A руу одоо энэ дээр ирсэн холболт байгаа. Энэхүү холболт маань өөрөө зөвхөн компьютерийн процессор руу орж ийн гэсэн үг. Энэ дээр анхаарах зүйл нь 2.0 биш 3.0 дээр нь дүрс дамжих чадамж нь орж ирдэг, сайн байдаг. Тэрэн дээр анхаарах ёстой. За ингээд ийшээ орж өгөөд ийшээ орж ирсэн дүрсийг бидний хувьд 2 стриминг програмаар удирдах боломжтой байдаг. Тэр нь OBS болон Streamlabs. Энэ дээр video capture device гэх source-оор нь дуудаад оруулаад ирж байгаа. Тэрэн дээр нь энэхүү source дээр нь source-ыг устгаа дахиад оруулж ирж үзье. Нэмэгтээрээ дараад video capture device гэдгийг сонгоод за энэ дээр game capture HD60X гэсэн capture card-ын маань нэр ороод ирж байгаа. Тэгээд OK-г дарлаа дүрс ороод ирсэн. Дүрс маань өөрөө ямар нэгэн delay байхгүй, хоцрогдол байхгүй. iPad дээр байгаа дүрсийг ийшээ дамжуул. За тэгээд энэхүү програм дээрээс өөр дээрээс нь social платформ, YouTube одоо Facebook юу гэдэг те тийшээгээ заагаад өгнө. Ямар платформ дээр стрим хийх вэ гэдгээ. За түүнээс гадна Elgato брендийн capture card нь өөрөө HDMI оролт гаралтаараа зэрэг саундаа шийдчихдэг. Тэгэхээр бидний хувьд саундыг тухайн төхөөрөмжөөсөө бус компьютероос, процессороос авчих боломжтой байдаг. Аль эсвэл энэхүү хабан дээрээсээ мөн ялгаагүй AUX бол AUX, USB-A бол A-гаар нь залгаад авах боломжтой. За capture card маань ингэ болсон. Дараагийнх нь webcam. Webcam ашиглахын тулд бидний хувьд мөн ялгаагүй Elgato брендийнхыг залгаж байна. За энэ хүү webcam-ийн залгуур холболтууд яаж явдаг вэ гэхээр бидний хувьд дижитал камераас ийшээ холболт хийхэд зайлшгүй энэ Camlink гэдэг зүйл хэрэгцээтэй байдаг. Холболтыг нь жишээ болгон харуулхад энэ хүү уртцагч маань хаб маань өөрөө доод процессороос ирж байгаа. Мөн ялгаагүй 3.0 дээр нь залгаж өгнө. За энэ хүү Camlink-ийн оролт нь А-гаараа гаралт нь HDMI-аар болчихж байгаа. За энэ HDMI дээр камераас холболт хийж өгнө гэсэн үг. За камер дээрээс холболт хийхин тулд миний хувьд одоо мини HDMI залгуур байхгүй учраас энийг үзүүлэх боломжгүй байна. Энэхүү харагдаж байгаа мини HDMI гэсэн бичгтэйгээс ингийн HDMI руу дүрсээ өгчнө. Тэгээд дүрс өгөөд шууд нөгөө стриминг програм болох OBS байна уу,
Streamlabs нөө тэрэн дээрээ source-оо дуудаад их үүсвэрээс нь татаад оруулаад ирэх боломжтой гэсэн үг. Хэрэг таны дижитал аппарат өөрөө USB stream дэмждэг функцтэй орчин үеийн аппарат байх юм бол бидний хувьд заавал CamLink худалдаж авах шаардлагагүйгээр өөр дээрээс нь дүрсийг нь дамжуулах боломжтой байдаг. За одоо хамтдаа дүрсийг нь OBS рүүгээ татаж үзцгээе. За дижитал камераасаа шууд өөрийнх нь C оролтоос компьютерийн USB 3.0 руугаа залгаад өгсөн байна. За тэгээд аппаратын дээрээс өөр дээрээс нь USB стриминг функцийг нь идэвхжүүлсэн байна. За одоо компьютер дээрээ хэдүүлээ source-оо дуудаад өгнө. Нэмэгтээр дарлаа. Video capture device гэдгийг сонголоо. OK гэд дөрөвний харагдчихаа HD60X мэн бэлэн байж байна. Доор нь дижитал камерын загвар ороод ирсэн. За энийг өглөө ингээд дүрс маань ороод ирсэн. За тэгээ энэхүү дүрсийг бидний хувьд хүснээрээ жижиг том одоо стриминг дэлгэцэн дээр яаж байрлуулахаа бид нар өөрсдөө энийгээ сонгоно гэсэн. За тэгээд тоглох үлдлээ дээ. За бидний бичлэг та бүхэн таалагдсан бол лайк дараарай. Баярлалаа.